Лабораторийн ажил номер 3 богино долгион ашиглаж дифракцийн үзэгдлийг судлан дуушрлын үзэгдлийг ажиглах ажлыг тайлбарлая. За энэ ажил хэрэглэгдэх багаж нь богино долгионы дифракцийг судлах ком, багаж, за аналог мультиметр холбогч утаснууд байна. За багажийг зөв тохируулж иж хэмжилтийг эхлэх ёстой. За ингийн тул эхлээ бид нар мультиметрийг 3 вольтын тохиргоон дээр асаана. За 3 вольт дээр энд. За мөн богино суурин дээрээ долгион хүлээн авагчийг 170 см-ийн байрлалаар байрлуулсан. За долгион гаргагчийг 250 см-ийн байрлал дээр байрлуулад за эхлээ бид нар тэгээд багажийг тижэл өсгөрт хатсан байгаа. За одоо бид нар эхлээд энэ долгион бүртгэгч хүлээн авагчаа босоо зэрэгцээ байрлуулсан байгаа. Босоо зэрэгцээ. За ингээд долгионо мультиметрийн тохиргоог хүлээн авагчаараа үйл хөдлөлөөс нь харуулад цэх байрлуулсан байх хэрэгтэй. За ясны дараа хос завсраа. Одоо бид нар нэгдүгээр дасгал нь хос завсраас үүсэх дифракцийг судлах ажил байгаа шүү дээ. За тэгэхээр бол эхлээ бид нар энэ долгион үүсгээрийн хөдөлгөөд мультиметрийн тохиргоо хамгийн их хэд дээр байна. Тэрэн дээр тохируулах гэсэн. Энийг хөдөлгөн гэсэн. Хөдөлгөөд за хамгийн их нь за энэ доотлын хуваараар авна шүү дээ. Доотлын хуваараар авна. Тэгэхээр 2.6 вольт гэдэг бол хамгийн их максимум утга гэж байна. За одоо бид нар хүснэгтээ нэгдүгээр хүснэгтийн дагуу хасах 65 градус дээр долгион гаргагчаа тохируулъя. За энийг биш нь хөдөлгөн 65 градус руу. За тэгэхээр хөдлөхөөр одоо энэ маань хэдэ 0.1. За тэгээд дараагийнх нь хасах 60 дээр 0.2. За гэж мэдчихлээ. Бид нар энэ үнцгийг хэд градус хүртэл. За нэг хүртэл нь болохоор энэ богино төмрийг гараараа барьж явах хэрэгтэй. За тэгээ нөгөөх нь энэ дээр ингээд хөдөлгөн гэсэн үг. За тэгээ хасах 65 градус хүртэл хэмжилтийг гүйцэтгээд харгалзах мультиметрийн залтыг хэмжиж авна. Бод дасгал нь туушаалын үзэгдлийг ажиглах дасгал байгаа. За жишээлбэл бид нар хүлээн авагч босоогоо ингээд эсрэгээр нь байрлуулад энийг хэвтүүлээд нөгөөдхийг босоогоороо. За тэгээ голд нь энэ дифракцийн тороо ингээд босоогоор нь байрлуулахад за энэ маань яаж өөрчлөгдөж байна? Туушаалын зөвдөл байна гэдгийг судлах нь шүү дээ. За мөн энийгээ бас хөндлөн байрлуулчих болно. За тэгээ хавчаараар явуучих нь шүү дээ. Хавчаараар навчаад за ингээд бас туушаалын үзэгдэл ажиглагдчих байна. Тэгээд энэ долгион бүртгэгчээ өөрчлөөд тэгээд мультиметрийн тохиргоог зүгээр энэ маань гэрлийн сулфан саранцан долгионы маань хэлбэлзээд гэрлийн босоо болон хөвтэй хатгахад өөрчлөгдөж байна. Туушаалын үзэл байна гэдгийг л ажиглах үүрэгтэй.